Намын соёл ертөнц төрөмс байгууллагаас зохион байгуулдаг. Одоо 29 дахь удаагийн намын баяр өнөөдөр үүдээ нээж байна. За энэ удаагийн баяр цар тахлын хөл хорионы үед зохион байгуулж байгаа гэдэг утгаараа оролцогчид тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө халдваргүйжүүлэлтийн тодорхой аюулгүй байдлаа хангаж бас энэ удаагийн баяраа зохион байгуулж байна. 29 дахь удаагийн намын баярын гол дэмжигчид бол улсын их хурлын дарга Зандан шидрийн ивэлдэр болж байна. За мөн нийслэлийн засаг даргын тамгын газар энэ дээр бас хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Тэгэхээр илүү өргөн хүрээнд хүртээмжтэй болгох зорилгоор бидний ажиллаж байна. За энэ удаагийн баярын онцлог гэх юм бол маш олон золон хилэн нийтлэгчид бий болсон байна. Хөл хорионы бараг 2 жил шахуйн хугацааг олон хилэн нийтлэгчид маань үр дүнтэй өнгөрөөж, ном бүтээл нэлээхээ гаргаж, тийм болохоор олон хилэн нийтлэгчдийн шинэ номуудыг энэс үзэх боломжтойгоос гадна ер нь бол залуучууд эндээс төлхөө их ном хийжээ гэдгийг бас харах боломжтой болов уу гэж бодож байна. За тэгээд 29 дахь удаагийн намын баярын нэг онцлог бол Бадарчгүй өөрөө энэ баярын маань гол чимэг дүр болж байгаа тий. Тэгэхээр ардын өрн зохиолч Бадарчгойд бид нэр хүндэтгэл үзүүлж энэ удаагийн баярынхаа бас постэр гол чимэг болгож бас оруулсан байгаа. Тэгээд баяртаа бас ирж оролцсон. За баярын үеэр олон шинэ номнууд уншигчтай хүрэх гэж байгаа. Ялангуяа 10 гаруй жилийн өмнө уншигчдын яг бид нарыг номон дуртай болгосон бидний уншдаг байсан номыг бүтээж ирсэн зохиолч Аюур Зан өөрөө биеэрээ оролцож шинэ сурлуудад дахин хэвлэгдсэн баяраа бас тэмдэглэх гэж байна. За Оюун ухааны академийн Хатанбаатар уншгуун гайхамшиг гих зэрэг олон шинэ номнууд энэ удаагийн номын баяраар үзэгч уншигч та бүхэнд хүрж байгаа гэдгээр нэлээд онцлогтой байна. За тэгэхээр ер нь бол яг ийм нийслэлийнхээ төв талбайд баяраа хийдэг хамгийн ойрхон жишээг бол Оросын холбооны улс. Гэхдээ Оросын холбооны улсад улаан талбайд том намын баяр болдог. Тэгэхээр энэ баяр бол олон улсын дээрээс нь соёлын аялал жуулчлалын том үйл ажиллагаа болж явж байдаг те. Маш олон соёлын аялал жуулчлал хийдэг зорилгоор улаан талбайн намын баярыг үзэх зорилгоор очиж үздэг, оролцдог ийм байдаг. Ер нь бол Сүхбаатарын талбайд энэ баярыг зохион байгуулж байгаагийн нэг шалтгаан бол яг л тийм төвшөнд нийслэлийн төв талбайд ийм сайхан үйл ажиллагаатай болёо. Энэ үйл ажиллагааг тогтмолжуулъя гэдэг зорилгоор сүүлийн 15 жилийн турш энэ үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Тэгээд анх зохион байгуулагдаж байснаас хойш гэдэг юм уу оролцогчдын хүрээ илүү хүсч нийгэмд хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болчих оролцохоос гадна үзэгчдийн тоо бол 50,000 давчихсан явж байна. Тэгэхээр маш олон хүмүүс энэ үйл ажиллагааг хүсэн хүлээж идэг. Зохиолч уран бүтээлчид маань бэлдэж идэг учраас жилээс жилд илүү өргөн хүрээтэй болсоор байх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн баярын уриалга бол илүү их уншия гэж байна. Тэгэхээр Сүхбаатарын талбай дээр 5 дахь хагас бүтэнсэний өдрүүдэд хүрэлцэн ирээд илүү их унших номоо авч зохиолчтойгоо уулзаарай гэж нийт үзэгчдэйгээ урья.